Ажлын хэсгийн дарга ирэх юм шүү дээ. Монгол Улсын засгийн газраас 2026 оны 6 сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн бизнесийн эрхчлөөний тухай хуулийн төсөл улсын их хурлын гишүүн цогт гэрэл жаргалан очир утнараас 2026 оны 6 сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн эдийн засгийн эрхчлөөний тухай хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл буюу эдийн засгийн эрхчлөөний тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн чуулганы нэгдсэн уралдаанаар явуулж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын орон шилжүүлсэн. Тус хуулийн төслүүдийг байнгын орооны болон чуулганы нэгдсэн уралдаанаар хилцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг 2026 оны 6 сарын 29-ний өдөр хоролдож хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн уралдаанаар хилцэх явцад хуралдаан даргалагчаас гүйцэн боловсруулах чиглэл өгсөний дагуу зарчмын зөрүүтэй нэг саналыг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 2-ын 1 заасны дагуу хураалгахаар мөн 42 дугаар зүйлийн 2-ын 3 заасны дагуу нэгдсэн уралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн 3/2-оос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн гисний дагуу зарчмын зөрүүттэй саналын томьёол 2-ыг бэлтгэн та бүхэнд танилцуулж байна. Нэгдсэн уралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төслийн холбогдох зүйл хэсэг заалтад нэмж тусган хил найруулга дэс дараал зүйл заалтын дугаарыг нийцүүлэн өөрчилж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хуулийн төслийг та бүхэнд тараасан болно. Байнгын орооны эрхэм гишүүдээ эдийн засгийн эрхчлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэн шийдвэрлэжихийг хүсье.